За сайн байцгаана уу? Типи топын жүжигчин Гамтлага байна. Миний л хүүхэд нас бол угаасаа эрэгтэй хүүхдүүд чинь ойлгомжтой чинь өрөвний өтгдөг нэртэй тийм л байдаг гэсэн. Айгу хөдөлгөөнтэй 10 жилд манай ангийнхан их нөлөөсөн баха. Тэ одоо чи тэр жүжигчтэй хийчлэх юм байна. Чи тэрнтэй айгу ижлэхэн гэж ярьдаг. Тэрнээсээ ер нь бол одоо ангийнхнаасаа л одоо би нэрээ яагаад жүжигчин байж болдгоо юм бол нэрээ жүжигчин чинь гоё шүү гэсэн тийм сэтлийг аваад тэгэл ер нь жүжигчний мэрэгчлэр сонгосондоо тэгээд анх сэтик сургуулийг жүжигчний мэрэгчлэр төгссөн. Тэ. Сургууль төгсөөл пад гэл ажлын байраа болох хүмүүс чинь бас цөөхөн шүү дээ. Яг бүр яг тэр сургууль мөрөлдөө одоо супер оюутнууд чинь тэгэл яг төгсөнгүүтэл продакшн руу харагддаг шүү дээ. Бид надад бол тийм юм байгаагүй. Яг сургуулаа төгсөө явахад ажилгүй угаасаа ажилгүй хин л ер нь бол ажилгүй байсан. Би бол нэг жил бол яг класс өчгсөн. Жил гарна. Тэгээд тэр үед бол битгүй. Тим амир одоо акцент төлөвлөлт үгүй шүү дээ. Тэгэл яг энэ ажилдаа ороод яг л зөвл юмлагал орсон байна гэж одоо бодоод байгаа шүү дээ. Төгсөөд гарч ирэхэд бол одоо монголчин зөндөө кино урлагийн сургууль шүү дээ. Суис ингээл ситик гүц муц гэл зөндөө шүү дээ. Мэддэггүй. Тэр дундаас чинь яг одоо багш нар бол хэлдэг байхгүй. Одоо нөгөө драмд орвол чи жүжигчин хүн шүү. Эсвэл одоо миний хошуу урлаг муулахд орохоор юм биш шүү гэдгийг яг тийм юм ойлголт өгдөг байхгүй. Тэр бол үгүй. Сошиал одоо сошиал гэдэг чинь амар том юм болж ирж байгаа байхгүй тий. Жүжигчин хэрэгтэй, энэ хөгжүүлэх хэрэгтэй. Тийм болохоор ер нь ажлын байр бол одоо бол нэг үе утгах юм бол зөндөө газар шүү дээ. Жүжигчний мэрэгчлэл хэрэгтэй шүү дээ. Сошиалд нэг ялмаа сошиал хэрэгтэй. Ямар ч жүжигчнээр сурж байгаа хүүхдүүд хамт жижигхэн продакшн болоод хинээс ч гоохгүй уцаараа бичлэг хийгээд ингээд өөрсдөө болгоо явах боломжтой болсон. Би чинь сургуулаа төгсөөд бол олон кино масцасаар явсан. Масаар туслахаар жиж үзсэн. Тэгээд яг тэр үед тэр болгон дээр чинь бол одоо тийм олон хүмүүсэж товооч хоцооч харагдахгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд анх яг 2019 оны 2 сараас ахуулаад энэ Туг network энэ сошиал компанид жүжигчнэр ороод тэгээ одоо өдөө хүртэл яг TP топ дээр жүжигчин артистаар ингээл явж байна. Одоо тийм том драманд ороход бол надад угаасаа хол байсан л та. Одоо юу гэдэг уурын чадвараас ч гэх юм уу юунаас ч гэх юм би бол чадахгүй байх гэж бодож байсан байхгүй. Тэгээд би ерөөсөө эргэлзэж мэргэлзээгүй. Яг тий. За энэ чинь яг миний чадах юм ийм амархан шүү дээ. Тий энэ чинь бол бас их хайхтар уурын чадвар шаарддаг юм байхгүй. Тэгэл хамгийн анх яг энэ ажилдаа л тэгэл ямар ч эргэлзсэн юм байхгүй. Шуушуулгал явж орсон да. Ганаа дээр ангийн дараа болох хүмүүс нь гараа өгөрөө. Тий. Зүрхгүй юм. Өрөхгүй. За их шиг дээр саналаа өгөх хүн байна уу? За ингээ их шиг ангийн дараа боллоо. Баяр хүргэе. Марч нь одоо 10 гаруй залуучд байгаа. Тэгээд тэнд бол одоо бөөнөрөө ингээл яг нэг л сэтгэл зүрхтэй тий яг хамтарсан яг ингээд юм гар шиг болсон юм байгаа болохоор үнэхээр ажиргалтай байдаг шүү дээ. Одоо ямар ч нэгтээ ажиллаа хийж байгаа явц дуртай юм хийж байгаа ч гэсэн стрессдэх, нервдэх юм бол угаасаа байна. Тэр болгоны бүгдийг тий хоромхон төдийн юм чинь тэгэл даваал цаашаа улам сайжээ өргөжээ. Тийм л. Тэгээ биднес ч одоо яг нэг өвчлцсөн юм шиг ингээл байн гуцаа үзэл ингээд сэтгүүл мэтгүүлч харна, онгойч харна. Тим болгон дээр энэ чинь нэр энэ сошиал дээр ингээ хичүүлж болох юм шүү. Энийг ингэж болгоо юм шиг бол бүх юмнаас бүгдийг ингээл хадгалаад явдаг байхгүй юу? Утсан дээрээсээ. Тийм ингүүл гоё юм байна. Ийм контент хийвэл гоё юм байна. Тэгэл тэр болгоно зоохгүй шүү дээ. Хинээс ч би юм хиймээр байна гэж гоохгүй те. Би нэг хийн гээл болсон бол тэгэл пад гээл бэлэн болох боломж нь энд байгаа байхгүй юу? Тэ нэг юм хийгээд үзье. Лайк авахгүй л шеэр авахгүй хүнд өрөхгүй л тэр үстэй тийм үстэй. Авах юм бол болж байгаа юм байна.
Yes, янз юм байна те. Хөш, манайхын гоё агаарт гарсан юм чинь нэг ганц ая бас чухал. За тэгээ чи. За түрүү шүү заяа. За, чи гоё дуудаж. За тэгээ. За. Хөөрэ аял гэж ямар юм бэ тэр. Ганц ихээс заяата. Ганц эцгийн дэрбэ. Хой байж л да. Та нар наад нэг дуу муу эхлэхээс өмнө ингээд нэг юм байхгүй юу? Ерөнхийдөө бол яг би дан ганц зохиол гаргасан гэж ерөөсөө ер нь бодож байгаагүй маань. Яг миний яг бөөнөрөө яг суугаал одоо ингэж ажиллаж байгаа юм чи ямар нэг тийм борлуулалт авч байгаа шүү дээ. Энэ борлуулалтыг энэ цаатлын компани ийм хүсэж байгаа маань. Ийм хүсэж байгаа гэдгийг бидэд бөөнөрөө сууж агаад хүн болгон одоо өөрхөн тархин дуугаа юм уу та тэ энер надад нэг юм болж ирсэн. Энд дээр ингэвэл гоё юм шүү гэж тэр бүгд ингэж жаад нэг зохиол болдог байхгүй тий. Би яг ингэж нэг голоос нь амар санаа гаргасан гэж бодож байгаа. Ингэдэг байхгүй. Бүр яг ингээл бүр одоо нэг сэтгэл гаргаж байгаа гэж байгаа байхгүй тий. Жохон өмнө ажилласаасаа арай жохон шахуу ажиллаад за энэ нь бол яг ална. Энэ бол одоо хэд үеийн 100 км хүрнэ. Энэ бол алан гэсэн контент яг босноос бас явдаггүй байхгүй. Тэнгүүтээ одоо ингээл нэг маазарч байгаа ч юм уу ингээл уцаа гаргаж ирээл те ингээл пам ингээл яриад энэ зүгээр оруулчих нэ өнөөдөр байхгүй бичлэг байхгүй оруулангууд бүр эрс өөр явдаг байхгүй бүр амар өөр. Тэгээ манайхаа тип товдор бол ер нь хид хидэн ер нь бол одоо жил гэх юм уу нэг юм супер контент байт. Одоо нь бол нэг хадам ээж гэдэг манай контент байгаа. Тэр бол одоо дугаар болгон дэр ингэ явж байгаа. Түүнээс өмнө хүүгийн бодол. Тэгэл хосын влог. Одоо хосын влог дахиад өөр шинээр юм явагдаж байгаа. Ийм юм ингэ явагдаж байгаа. Тийм тэгээд алтан загас магас гэдэг ч юм янз бүрийн тийм. Хар гэртээ хаан бор гэртээ боослоо гэж өнөөдөр надаас өөр энэ зүгээр захиантай байхгүй шүү. Зүгээр агараа харна. Яа. Имэрч. Хин? Химээ. Ямар юм бэ? Танаад мэж. Анх бол угаасаа орсон контент болгоно үзэн доотлолтойгоо комент болгоныг уншин те энэ дэр ингэсэн мэн зарим нэрвтэл заримх төр нэг л муулсан хүн байж те энэ яага муулд орж хараад линк юм байна. Одоо бол яг хийсэн контент бол яг дуусталт нь бол яг үзэж чадахгүй байгаа. Ямар ч сан лайклан, шеэрлэн, хандлтыг харна. Ерөнхийдөө тийм доотлог комментиг хэлдэг гүйлгэн хүмүүс хандлт авсан байна. Окей, авсан байна, болцсон байна. Тийм л. Яг бүр яг надад бол хамгийн нэг гой санагддаг гэхэр чинь манай тип топын хамгийн анхны пранк байгаа. Тэр бол ер нь бол одоо тэрийг давцсан зөндөө лайк байгаа л да. Тэр бол ер нь бол Монголдо худалчинд бол тэр пранкуудаас яг номер 1 пранк нэсэн. 60 одоо нэг 60 хэдэн к 70 хэдэн к лайктай. Ямар ч тийм тавилт байхгүй яг тийм. Өмнөх өдөр нь яриад маргааш өдөр нь гараад их дэлгүүртөр очиод зургийг аваад хийсэн. Тийм хүлээлт бол байгаагүй. Тэгэл яг ингээл дараа нь лайк майк аваад ирэхдээ бол яг тэр үед чинь тийм лайк авч зүгээр өөртөө бас гоё юм ийсэн байна л. Багад байгаа биш үү? Юу ийцэн би өнөр танаар нэвчиж. Өөр багад байгаа мó? Юм жиуг юм уу юм бэ? Хөөе. Хөөе бэлэж хөөе. Чи үгүй үстэй ой. Ямар муухай гад юм би чи. Ямар бэлээ нэ өнөр танаар аль гараа цаа. Тийм одоо уусаа ойлгомжтой нөгөө бидний чинь одоо бүхий бүтэн кино жоо ширээний уншлах гэсэн юм байхгүй. Яг нэг хийсэжтэй шууд гараал бол шууд импрээр зураг аваад дуусгана. Жүжигчний уран чадвар тэн дээр бол бас их юм өгж байгаа байхгүй. Яг тэр тухайн үед бол одоо нэг камер руу хараад энийгээд мангартаа зогсоодох биш. Шууд фантазлна, шууд импер явна те. Шууд тэр нэг рек зогсомооргүй штэ авсан зурагс. Тийм бол давуу талууд бол байгаа. Импер явах. Нөгөө талаараа бас нэг тийм муутлага. Тэн дээр бол яг өөрхийн хувьд бол одоо нөгөө яаж хөгжүүлэх вэ? Би нэг саяхан нэг яг тэр нэг кино тоглосон байхгүй. Олон ангит кино. Нэг талаараа бол импер яг олон ангит кинонд явхад бол импер бол маш сайн байгаа байхгүй. Текстэ мартсан ч гэсэн газ имперлиад ингэж орж ирэх нөгөө жүжигчэндээ өгөх те. Тийм байна. Муу тал гэдэг юм бол жоохон нэг юм сайхан тайван суугаад юм уушаа зохиолоо өөртөө гэдэг юм. Тим юм маань жоохон дутагтаад байгаа юм болоо. Шууд л оволцоол те. Яарад ингэ тийм жоохон хайнга болох гээд тим юм байж магадгүй.
Надад бол одоо би бол анх тэрийг сонсоод баярлж бол юус аваагүй. Маш их айжсэн. Одоо болдог ч юм бол ухаан юм бодож исэн. Тэгээд яг зохиолоо уншаал би яг боцохгүй. За би яг хитрхи яачч магадгүй. Шуурч магадгүй шүү. Тийм болохоор зохиолоо текст маш сайн уншаад бас тэ өөрийгөө нэр мөрөө авч гарахгүй болохгүй. Зохиол дээр маш сайн уншсан. Өөрхөн дүрийг бас тодорхой хэмжээний өөрийн хувьдаа л судалсан. Тэ миний дүр чинь орон нутгаас ирж байгаа. Тийм залуу хүн дүр анх нэгдүгээр курс орж иж байгаа. Тийм залуу хүн дүр уншсан. Тийм байна. Надад санал тавьсан. Очиж бас пробооч гэсэн найруулагчтай очиж тий. Би ч өөрөө өсөж тэнцэхгүй байх л гэж бодож ирсэн. Тэгээд залгаал тас гэл. Тэгээд маш их айцтай байсан. Кино тоглож байгаа хамгийн анхны олон ангид кино гол дүр. Тэгээд бас шантарсан. Бас хэцүү байсан. Яг цаг үеийн ч бас нэг тийм одоо тэр өвчин зовлон гарсан байсан шүү дээ. Зураг авч байгаа дундаас нь тэгэл карент хэлж байгаа болж байгаа. Буцаж ирж байгаа ахал авч байгаа ингээл. Манайх ч мараг нэг 5-6 сар явсан шүү дээ бид хэд чинь. Хөдөөний оюутан Дайма гэдэг залуу байсан. Тэгээд яг уншихад бол хүн ингээд одоо яг амьдрал дээр тэр хүн байх юм бол энэ амир зүүн бацаан гэж харах байхгүй тий. Энэ муухай санаатай. Энэ нэст айгүй муухай. Угаасаа тийм харагдахаар гэтээ цаад утга нь болохоор тий одоо юу гэдэг нэг гинэн цайлган гэж ярьдэн шүү дээ. Гинэн цайлган юмны учрыг бас сайн мэдэхгүй. Тэгтээ учир мэдэхгүй маа гэж хэлэхээр бас үгүй. Аюу тийм бас цаавар ухаантай тийм залуугийн дүр байсан байхгүй. Гэтэ нэг талаараа надтай бол нэг юмар ижлэгэн байсан. Тэрийг одоо ижлэгэн байснаа чи яг надад бол ижлэгэн байсан байхгүй. Тэн дээр яг өөрхөн түшиглээд за Дайма гэдэг дүр ийм байвал болохоор юм байна гэд яг тэр өөрхөн бодсноор ингээл Дайма гэдэг дүрийг ингээл өөрөө явсан л та. Тийм юм биш үү? Би бол одоо хотод төрсэн хотын хүүхд. Тэр бол хөдөөний хүүхд. Нэг талаараа бол одоо би бол одоо нэг гинэн цайлган майлган гэж үргэлэхгүй. Гэхдээ жоохон нөгөө хүнийг жоохон ингээд нэг юм бодох гэдэг байхгүй юу? За ингэчүүл жоохон муухай та, ингэчүүл яа та. Тэр дөрөвнөр болохоор юм бодохгүй хэлцдэг. Дараа нь өөрөө тэр лайга үрдэг байхгүй юу? Яах гэж хэл навшмаа гэд. Тэр талаараа надад ижлэгэн байсан. Би бол бас нэг жоохон ийм хөхтэй байхгүй шулуун шууд хэлцдэг хүнд. Тэгээд дараа нь бас өөртөө арай л шулуун юм хэлж арай л хатуулж өгч боддог. Дараа нь үзэхэд бол ер нь бол энэ чинь сошиал бичлэг биш дээ. Энэ бол кино штэ гэж бас айцтай байсан. Тэгэл үзэнгүүт бас аим эвгүй гомж өөрийн зугтаар ингээл үзэл ингээл тэ би ч ямар сонио ярьд юм бэ. Миний амар ч ийм юм уу гэл хараал тэ. Тийм тэгээ би бол тэгэл үзэл ямар ч тэгэл нэг за би бол дуусч чадаагүй өөрөөсөө ичээдсэн нэрнгээсээ. Тэгээд яг миний яг харснаар л хүмүүс бол эхлээл бол Дайма гэдэг дүрийг бол энэ өстой пүү өстө хөдөөнөөс ирж байгаа муухай санаатай мунатай. Дараа нь яг тэр үзэгчдийн хайрыг татаж ихсэн л дээ. Тийм байсан. Манай тэгэл найзууд тэгэл үцэл юм шиг үлээ тэгээд хөөхөн болсон байна. Ер нь бол тэгэл үзэгчд бол нэг сайнаар л хүлээж авсан. Эхний идэнг дээр бол энэ өсто муу нөхөр байна. Энэ эсрэгтлийн дүрлэж үзэх наа. Одоо ер нь дахиад энэ онлайн киноны санал зүйл ер нь мэдээж Гэж онлайн кино чи хэцүү билээ шүү нэр ингэсэн. Тийм. Ямар хүн яаж хийж байгаагаас л шалтгааллах та. Түүнээс бол онлайн кино бол бас хэцүү л юм билээ. Тэгэхээр тийм ээ. Онлайн кинод бол анхных нь гэдэг чинь ер нь одоо өмнө яг нэг анги ер нь ямар юм. Би нэг ангид кинонд тоглож байгаагүй шүү дээ. Би чинь маасанд л их явж байсан. Оюутан байхдаа тэр ар зодоо модон болдсон шүү дээ. Маасан зодоо модон тийм. Тэр мэндэн л тэр шороо манаргаж тэр унж зодуулж модуулж байгаа. Тэгэл маасны л их явдаг байсан. Анхны гол дүрэнд шууд ингээд онлайн кино өөр чинь тэр чинээгээр бас их үүрэг хариуцлах дээрээс. Тийм. Өөр чинь хэр жүжиглэх хэр одоо бас ингээд ажилтаа хариуцлагатай байхаас тэр олон хүний тэр олон баг хамт олонны ажил шууд ингээд шалтгаална гэдэг чинь. Тийм. Ингээд өнөөдөр ингээд тип топ бичлэг хийж яхад дандаа манай найзууд байгаа юм чинь те. Энэ зураглаач нь ингээл таньдаг хүмүүстэй яач ч би алцганж болно. Би юугаач харуулж болно. Тэнгүүт тэн чин шал өөр банк хамт олон шал өөр хүмүүс. Тэг яг ингээл миний муу гарах юм шиг ингээл яг ингээ харж байгаа байхгүй ингээл.
Тэгэл кино гэл явц тунд бүгд ахтуу болоод те тэр чинь олон сар явж байгаа юм чинь. Тэгэл бүгд алдаа дутагдлын засч өгөөл ингэж хэлдэ шүү, тэгдэ шүү гэл бүгд ингээл тэр зураг авч байгаа хүн ч гэсэн ижүүчтэй муу харагдуулахгүй амир шүү дээ. Эй бил наадах чинь ингэж тэгж ингэ. Тэг яг юм хамт олон болоо. Гэтэ хэцүү байсан. Сайн байна уу? Өнөөдрийн хасын влог маань эхэлж байна. Тэгээд өнөөдөр хаар бит хоёр юу хийх вэ гэхээр хоёулаа нэг газар нэг нууцхан газар орж хоол идэ. Тэгээд бас дараа нь коктейл уун. Бидэнтэй хамт байгаарай. Тийм хосын влог бол нэлийн бас дундуураа орж ирсэн. Хамгийн анхны бичлэгүүд хийж байгаа л нэг манай одоо продюсер найруулагч мөгтлөг гэдэг ах байдэ. Одоо нөгөө та нар мэдээж нөгөө Молпедиа тэрний ерөнхий захирал байдаг байхгүй. Тэр яг хэдүүлээ влог энэ влогууд амар ахтна худлаа санагдаад байна гэдэг. Юунд камерын харж жүжиглээд байгаа юм шиг хүмүүс хосууд ийм байд юм уу, тийм байд юм уу ярьжсэн бидээс оошоогоогүй байхгүй. Юу яриад хосууд ийм гоё юм жаргалтай юм байд шүү дээ. Үгүй баха камерын хард өөр өгдөг байхгүй. Тэг хамгийн анх мөгтлөг гэдэг хүн тэр санааг нь гаргаад хийгээд тэгээд л зарим хүмүүст нэрээ влогны цааталтай юм байдаг болов. Тийм биз. Яа. Битүүр гэртээ хүрээд ирлээ. Одоо оллоо. Яа араа. Таагатлаа талчих. За өнөөдрийнхөө влогийг ингээд дуусгая да. Баярлалаа. Чөө согтож мөгдөд амаа харшин. Арчих царайлч байна. Пароди шүү, тэ худлаа шүү. Энэ бол зохиолын дагуу шүү гэд хэлээд байхад хүмүүс ч одоо бас нэг хардгуу муу яд юм бас нэг ойлгож өгдөг юм шиг. Ихэнх нь хүүхдүүд л баг гэж бодчих юм бас үгүй юм бэл. Энэ хоёр л одоо ч гэсэн баг гэж бодчих энэ хоёр хос. Нөгөө биднес жоохон бахтай нөгөө боёо хин одон жиметрик одоо жинхэнэ хосууд юм баг гэж боддог гэсэн одоо сэтгэж боддог юм байлээ. Аль аль талдаа юм чинь бас амьдралтай шүү дээ. Тэр хүн амьдралтай би ч амьдралтай. Эндээ ажиллаа хийж байгаа бид өөр ч мэдж байгаа ч гэсэн бас тэр бас нэг жоохон тийм дарамт тулж ирдэг байхгүй тий гүржлүүлэх бодол байхгүй байгаа. Тэр ингээд тэндээ ингээд дуусчих байхгүй. Тэр бол хитрхи бас ийм контент одоо хийж байгаа бас банаас нөхдөд байгаа шүү дээ. Энд хийж байгаа хосын влог ингээд ийм ингээ хийхээр нэг тал нь сайн нөгөө талд бас муу байхгүй. Хоёр талдаа тий амьдрал руу хитрхи бас ингээд орох гээд байгаа байхгүй. Одоо миний их нэр хийн гэж ирэхээр тий ишг ч юм уу эсвэл өөр хүн байдаг ч юм уу гэдэг. Тэгээ болиулсан байгаа. Одоо өөр Балдан Должингийн влог гэдэг өөр шинээр нэг влог нэгдэж байна. Юм хийгээд. Хүй минь дөө. Хүй сайн Хүй минь дөө. За сайн байна. Влог хийх. Нүгэ чиний заасан юм чи хийгээд. Сайн байна шүү. Энийг бичээлээ. Тийм ер нь бол тэгдэж штэ. Би бол одоо шүүмж бол авнаа гэл хүмүүс тэгдэж штэ. Намайг шүүмдэл би шүүмж аавна гэ. Тийм би бол гэхдээ яг шүүмж гэдэг цензур тавьдаг байхгүй тий. Яг зөв яг үний юм дээр намайг шүүмжлэх юм бол би окей. Таас хүндэл нэг юм шүмж үүдэн штэ. Тэр би хүлээж авдгүй үгүй гэд. Тийм байдгүй ингэ. Яг зөв юм дээр шүмжлэх юм бол хинч ер нь бол аавна штэ тий. Тий. Одоо хосын влог гэснээс та бол одоо их хэрэг амт нэг YouTube дээр тий. Одоо бичлэгнүүд ингэж хийж байгаа юм. Сайн байцгаана уу? Ганаа болон хонгороо байна. Одоо яг хантайгаа амт ингэ бичлэг хийхээр ер нь ямар байх юм? Та бол одоо мэрэгжлийн жижигчүүн. Тий. Тэгээд одоо Тэг би ч н одоо яг тэр хүний хажуудал зүгээр дарцаг бол сууж байгаа юм л да. Тийм манай ихнэр чинь өөрөө яг тэр бичлэгийн санаа гаргаад өөрөө ингээд өөрөө борлуулалтаа олоод өөрөө эдитээ хийгээд чи анаа суужий гэдэг байхгүй. Тийм тэгэл яг тийм л. Тэгээ ихнэртэйгээ бичлэг хийх чинь бас нэг талаараа бас гоё. Чөлөөтэй. Ямар ч тийм одоо жүжиглэлт байхгүй. Яг өөрөө гамтлагаараа байгаагаараа. хань нэр нь ямар мэрэгчлээ? Архитектор. Тэгсмэрлээ зохиол бусад бүх юм ингээд хийдэг гэдэгтээ бас таны мэрэгчлийг нэг талаараа бол бас нэлээд сайн гадардаг. Тийм. Нэлээд аюутай авьяастай. Тийм. Ер нь бол намайг ч н одоо би ч хинч биш байхад бол манай ихнэр чинь ер нь юу байсан байхгүй. Одоо инфлюенсер одоо ч гэсэн одоо байхгүй. Тийм болохоор бас тэр хүний сурах юм зөндөө байгаа. Тийм одоо жишээлбэл Instagram яаж хөгжүүлэх вэ, Facebook яаж хөгжүүлэх вэ? Би өглөө 9 цагаас орой 6 цагт л би өөрийнхөө гантлаг гэдэг хүнийхээ ажлыг амжуулах ёстой. Үлдсэн 6 цагаас
хойшоо яг гэр бүлдээ зориулдаг байхгүй юу? Тэ. Тэрнээс бол өөр одоо гадуур одоо амралтын өдөрчдөө ч би амар харам. Амралтын өдөр ямар ч тийм танд хэдэн дөрөв гэсэн тийм нэвтрүүлэг би одоо нөгөө шинэхэн аап болсон болохоор яг л амралтын өдрөөс нь ганц л яах юм бол айгүй дург байдаг. Тэгэд өмнө чинь одоо ингээл манус чинь би ми чинь одоо ингээд нэг юм зовоод байдаг ус аахгүй юунц зовоод байсан шаналал те ингээл болохгүй байна тэргээл бодосоо хүүхдтэй болоо тэрэнгүүт тэднээс чинь нэг тийм юуч болж санагдаж байгаа байхгүй юу. Одоо хүүхд өвдөгч чинь ч дээрэс нь ямар хэцүү үлээ те тэр шиг зовлон бол яг байгаагүйсэн бохоггүй те. Тийм. Тэгэл одоо би бол аль болох ингээл хүүхд рүүгээл одоо ингээл ажил тарал 6 цаг л тэг болох юм бол тэл баг хамгийн түрүүнд ажлаас гарч гүйтгэн би л байгаа те. Өмнө нь бол тийм байгаагүй шүү дээ. Ажил дээр нэг 7 хүртэл суугаал хийцгүүрээл ингээл одоо өмнө одоо хоёр ч насаар өрөхгүй. Өмнө нь одоо нэг дансанда хэдэн дөрөв байвал савл хийвэл тэгэл нэг наашин чашин болгочих гол те. Өнөөдөр картнасаа нэг 50 мянга 100 мянга ингээл үрхэд бол нэг тэ яахчгүй санагдаал ингээ. Одоо тэгэхэд бол нэг гээл нэг 10 цаас үрх ингээл зурхад л сонио санагдчих юм чинь. Тэрний оронд охиноос үтс билээ. Тэр бүхэн чинь амар уусаа хүүхд чинь уусаа нэг амар тийм юу ирхэн болчт юм билээ. Тэ? Найз нөхдөж уулзах чинь ирэх юм. Хамгийн гол нь хүүхд цав биш тэ. Амар ядраал шүнжэнгөө зургтай мургтай байж ирээл. Тэгэл охин унтаад тэгсэн мөртлөө гой гомч охиноо орч юмсэгээл тэ. Унтж байгаа шүү. За батраа ингээл. Тэр бол хайр шүү дээ тэ. Эхнэр бид хоёр чинь олон жилийн түүхтэй байхгүй. Яг багасаа 10 жилээсээ өдөө хүртэл ингээд би минийгээ мэддэг найзалдаг. Тэгээ угаасаа хүмүүс их мууталцсан угаасаа тий баг залуу насндаа их мууталцсан нэг ойлгохгүй тэгэл ингээл юм бол савл хийвэл хас болж гээл тий тийм байдаг гэсэн. Тэгээд ингээл явах тусам бол яг одоо нэг мууталцаадах ч юм болцсонгүй дээ. Эрэхтэй аль болох эрэхтэй хүн тэгэл би бол одоо л ингээл буултал хийдэж шүү дээ ер нь тий яг тэрэн зүв байдаг байхгүй юу. Эрэхтэй хүн бол тэгэхгүй болохоор яг ингээл арцалцаал ирэх юм бол тэгэл угаасаа барахчгүй юм билээ. Би бол амар олон жилийн туршлагатай. Арслаж үзсэн тэгэл хамгийн сүүлд нь эрэхтэй хүний л буруу болол. Одоо бол ямар ч тийм хэрүүл байхгүй. Тэ? Ингээд нэг жоохон уус ам мөрөн штэ тэ? Ам мөрөх дээр нь тэгэл тийм ингээл буул тэгэл. Гэтэ яг тэр хүний л зүв байсан байгаа байхгүй тэ? Залуучууд чинь үерхэл им хайр сэтгэлийн юм дэр ялархаад байдаг байхгүй юу? Яагаад аваа. Тэгвэл шалт хэрэггүй штэ тэ? Яг ойлгоод тэ. Ер нь бол тэгээд бол ичүүтэй хэлэхэд бол төрүүлж буулт хийсэн л тэ хамгийн оновчтой. Мэдэгдэн шүү дээ угаасаа тийм ээ. Түүнээс бол одоо яг бас ингээл ялдархаал та мөнгө байхгүй би одоо яах вэ те. Уул тийм юм аваад өч мөр юм байна тийм юм аа. Биш хамгийн гол нь сэтгэл байх хэрэгтэй шүү дээ. Цаасан дээр гоцгоо бичээд өгсөн ч гоё шүү дээ те. Пан гэл. Тэгэхэд юу 100 ширхэг сарна те. Тэр ч нэг залуу хүмүүс болохоор одоо бас нэг зүгээр суугаад иж болохгүй чаддаг юм хий те. Ингээл бид ч бүх юм л явж ийн л та те. Онлайн шоп моб дэлгүр мэлгүр гэл 9 жор юм гээл. Тэгээ одоо яг энэ бичлэгээ цаашдаа ер нь бол яг ингээд гоё бичлэг хийгээд те. Тэгэд YouTube-ээс тэг хинээс ч одоо ингээд нэг юм зовхгүй тэг мөнгө олдог болъё. Гоё юм сэдвтэй гоё залуучууд руу хандсан гоё бичлэг хийдэг болъё. Тим зорилготой. Бид тэр хамгийн анх эхлээд яг YouTube уухад үзсэн чи яг тэр нөгөө юм гоё залуу хосуудын хүүхэд долоо шаралт маралт гэдэг шүү дээ. Шаралт гэх хог юм биш хүүхдийн яг тийм юм байдгүй юм билээ. Хамгийн анх гоё залуучуудад юм шаралтын талаар малаар хүүхэд дүлгийдэх талаар малаар хоёлоо бичээгээд. Одоо ерөнхийдөө бол тийм дандаа хосууд инээдтэй хөгжилтэй тийм гэж ярьж байгаа. Яг хамгийн анх тэр чинь юу ч байдгүй юм лээ шүү дээ. Хүүхэд яаж үлгэдэх вэ гэж хідэж бодож байгаагүй. Ингээ хайнгуут ингээд байдгүй нас хин ч ингээд ингэдэж шүү гэдэг тийм байхгүй. Заасан байхгүй. Гэтэ хүмүүсээс зөвхөн амархан шүү дээ. Тийм одоо хүртэл юм сураагүй хаагуур явж идэв. Тийм. Киноны саналт гэдэг юм. Бусад одоо энэ хашин шогийн продакшнуудаас яг энэ юунуудаас одоо жүжигчнээ болох тийм бүх саналууд юу юм. Тийм одоохонд бол яг хашин шог урлаг хэмээн зэмжинсэг тийм дангаан жүжигчин болоосэй гэсэн тийм ирээг байна. Ганц хоёр газараас нөгөө
яг юм манайх шиг юм байгуулагдаж байгаа сошиалтай. Гэхдээ арай өөр юм маркер явж байгаа юм газруудаас зөвлөхөр яваач гэсэн тийм санал бол ирж байгаа. Тэгтээ одоохонд бол яг арай нэг тийм том компани зөвлөх хийхээр тийм бас мэдлэгтэй арай болоог байна. Тийм одоо миний хүсэж байгаа бол би ч надад эсрэг талын дүр толох дуртай данч тийшээ орч чадсангүй дээ. Хошоо урлуулал дэлгэжлээ. Гэхдээ миний хамгийн яг хүсч үрдгэл Ромео юм бол тийм бол биш ээ. Тийм гоё цайлган мэлгэн тийм морьтой би зүгээр нэг тийм супер эсрэг талын дүр л байх гэсэн гэж боддог. Тэрийг л мөрөөддөг. Тэр дугаас нөгөө яг нав төгссөн багш чинь Монгол улсын одоо номер 1 эсрэг талын дүр төмөр хуйг гэдэг хүн баггүй. Тэрний яг одоо заасан юмар ч юм уу яг тийм эсрэг талын дүрийг бол гаргаж чадах юм шиг тийг санагддаг. Эсрэг талын дүр гэдэг бол өөрөө амар том юутай байдаг байхгүй юу? Нэг зоригтой хизээч утга шалтгаангүй хүн алддаггүй, утга шалтгаангүй хүн мөрөгдөггүй тийм юм байдаг байхгүй юу? Хамгийн их тээштэй. Хүүхэд нүвцсэн юм уу? Эсвэл яас им тарих хэрэгтэй болсон юм уу? Тийм амар том нервэс эсрэг талын дүр бүтдэг байхгүй юу? Эсрэг талын дүр сайн байж иж эрэг талын дүр одоо тэгж том овоож цоцоодог байхгүй юу? Тийм эсрэг талын дүр муу байх юм бол гол дүрийн баатар тэгж гоё амар байхгүй. Эсрэг талын дүрл амар хүчтэй байж байна. Тэгж ордог байхгүй. Тэнийг анх яг болчоод тэгэхэд яг хэдвэр эмнэлэг төрсөн мөрсөн чи яг хэлээд яг үү те. Би яг тэр эмнэлэг рүү ороод тэгэхэд би яг тэр төрх яг тэр эмнэлэг рүү орсон чинь тэр эмнэлэг яг миний боцноос яг тийм гоё байгаагүй байхгүй. Тэгээд яг бодож байхад энэ эмнэлгийн хүүхдүүдийн техник энэ орчин байгаа энэ газар эднүсийг л ер нь түр яг ингээд яг тэр үед тэгэхэд гоё юм гарч ирсэн нөгөө ямар хөдөлгөөн бэлээ бас нэг тийм хөдөлгөөн гарч ирсэн юм. Би яг тийм хөдөлгөөн хийхээсэн гэж бодож ирсэн. Хүүхдүүдийн тэр одоо дорож тэр шаралтын аппарат тэнгуүтэ тэр хөвтөж байгаа тэр ор хөнжил мөнжил тэр өрөө мөрөө бол би бол хамгийн анх би бүр амар өндөр сэтгэлдээ ороод болцсон гэд тэр эмнэлгөө ороод тэгсэн чинь бүр 360 иргэсэн байхгүй маш хөтөөрөө зөө мах хадгалдаг юм шиг. Тэг мэдгүй яаж тийм төрсэн ихчүүдийн хэвдчихдэг тийм. Тэгэл ингээл оволцоод ирж байгаа юм чи миний хүүхд яхалаар юм өрөөнд ивцэх хэвээр. Өстө таалагдаагүй тэр.